За бүгдээрээ сайн бацхан уу? За нэг хүн надаас нөгөө жижигчин баясгалан эхнэр мөнхтэйгийн хамт бас шин зүрх гэдэг нэг шин дуу гарсан байна. Тэгээд тэр дууг сурья гэд тэгээд төлбөр рүү мөнгө явуулаад дуугаа захиалсан байна. Тэгээд дуугийн тавигчин зааж өгөө. За тэгээд дууг нь би бол шин дуу учраас угаасаа сайн мэдхгүй дуу юм байна. Тийм болохоор хамтдаа дуугийн тавьж чад шууд дагаж тоглоод яаж тоглож байгааг зааж өгөө. За дуу нэг иймэрхүү байна. Тэгээд цэцгэлтийн үед дөрөвний 2 хэмжээндээр тоглолтоо цэцгэлтээр тоглож байна. Доошоо 2, дээшээ 2, доошоо 1. За тэгээд дуу ля минорын дуу. За энэ дээр ля минор, до мажор, соль мажор, фа мажор гэсэн. За ингээд ерөнхийдөө энэ дөрвөн барилгаар дуу тоглогдож байна. Коридор. За ля минор бол ийм
C буюу до мажор, sol бүгдээрээ мэдчихэе. Тэгэхээр фа мажор анхсаж байгаа хүмүүсээр энэ барил жоохон өндөрлөлтэй. Энэ барилтыг хэрхэн яаж амархан тоглох вэ гэвэл энэ 3, 4, 5 дугаар утсыг доотлолтоо ингээд 3 урманд дарж байгаа. Энийг дараад 1-р хуруугаараа 2-р утсыг тангаар нь дээрс нь босгоод дарчих болно. За 1-р ус дуургаж болно. Доошоо жоохон тулаад хаагаад ингээд тоглосон ч болно. Чадчихвэл бүр 1-2 ус цуг дараад ингээд тоглох юм бол яг цэвэр фаад орно. За аль нь илүү ихтэйхэн бэ? 1-2 цуг дарах уу? Босгоод дарах уу гэдгээ өөрсдөө шийдээд тоглож нөөц. За тэгээд ийм байна. За ингээд бадгандаа эхлээ 2 цогт хэмжүүлээ өнөр. Доосоо Ремнар ямнар тэгээ хоёр дахь баданд дуусахтаа фа дээрээс буцаад ямнар дуудаж чинь. За тэгэхээр фа до sol ямнар ремнар фа мажор sol мажор ямнар. За би ихтэй жоохон андуурсан байж магадгүй шүү. За ямар ч нэг өмнө нь дуугаа тоглолт тавьж байгаа дагаа тоглолт бол яг зөв тоглолцсон байгаа. Тэгээ бичлэг үзээд тэгээ дагаа сураарай өмнөхаа. За тэгээ дуу ерөөхдөө бол юм байна. Тэгээд хамгийн сүүлд нь жоохон аймаа удаашиж байгаа. Тэрэн дээр таталтаар өчл зүгээр. За аян сайн мэдгүй байна. Ямар ч байсан доо дээр бол 5-ыг татах хэрэгтэй. 5 3 2 1 дандаа дашиж цуулчихна. Sol дээр G дээр 6-г татаад 3 2 1 ля минор дээр 5 3 2 1 ре минор дээр 4 3 2 1 фа дээр бүтэн барьж байгаад 6 3 2 1 гэж тоглоно. За ингэж задгаа байж байгаа тохиолдолд 4-өөсөө татах хэрэгтэй. 4 3 2 1 гэж тань ирэл ингэж зурна хоёрын зар. За тэгээ болоо. Тэгээд дуу намсч байгаа үед нь ингэж тоглоод энэ комбигээр татаж тоглоод тэгээ буцаад цогцолтой орж цогцолтой тоглоно гэсэн үг. Буцаад хурдлж байгаа хэсэг тэр. За тэгээд тиймэрхүү байна. Дуу бол харьцангуй амархан гайгүй дуу байна. Тэгээд ганцхан фа мажор гэсэн битүү аккордыг ингээд амархан бариад сурчвал энэ дуу тоглоход ингээд хэлбэрхэн байна. За тэгээд бүгд нь амжилт хүсье. Бичлэгээ үзээд дуу тоглолцоорой. Асуух зүйл байвал мэдээж комент хийгээд асуух зүйлээ асууж болно. Тэгээд бас дараагийн дуу сурах сонирхолтой хүмүүс маань рүү нөгөө мэдээллийн дагуу миний данс руу бас төлбөрөө шилжүүлээд дуугаа захиалж болно шүү. За бүгд нь амжилт хүсье. Баяртай.